Сайн Motors үзүүлж байна. Сайн байцгаана уу? Сайн Motors компани BYD 4S showroom дээрээс та бүхэндээ мэдчилж байна. Өнөөдөр 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 19 цаг 20 минут болж байна. Тэгэхээр үүнийг дурдж байгаа гол шалтгаан гэх юм бол бид энэхүү C-Line 6 PHEV машинаар нэгэн тест хийх гэж байна. Тэгэхээр PHEV гэдэг бол одоо хосолмол хөдөлгүүртэй машины дараагийн төвшний технологитой машин гэсэн үг. Гол ялгаа нь гэх юм бол энэ машиныг 200-аар залгаад батарейг цэнгэлэх боломжтой. Ингээд та дан цахилгаанаар нь явах боломжтой. Үгүй бол 60 литрийн банкын дүүргээд хизээж тогон залахгүйгээр дан бензин хөдөлгүүрээр батарейгаа цэнгэлээд яваад авах боломжтой. Үүгээрээ PHEV ялгаатай байгаа. Хаврын өрөө орохоос өмнө бид нэр 2 дугаар сарын одоо сүүлийн хамгийн хүүтэн өдрүүдийг хүлээж агаад энэхүү тестээ явуулж байгаа. EV ч бай, PHEV ч бай аль машин батарейтай. Тэгэхээр ер нь бол манайхан батарейтай машинд ер нь жоохон сүжиг муутай байдаг. Харин бид нар энэхүү туршилтаар юу хийх гэж байгаа гэхээр за энэ машины батарей одоо хэдэн хувьтай байгаа. За өглөө ирэхэд хэдэн хувьтай байна. За машин хэр хурдан асах нь вэ? За дараа нь салон нь хэр зэрэг хурдан халддаг юм бэ? Энэ бүхнийг бүгдээрээ туршиж үзэхээр энд ирчээд байна. Тэгэхээр манай энэ гаднах камерт одоо энэ машин бичигдээд одоо хонж байгаа нь харагдана. Тэгээ өглөө бид нар бас яг 12 цагийн дараа эргэж ирээд энэ машинаа асааж үзэх юм байгаамаа. Тэгэхээр одоо ороод эхлээд машины батарей хэдэн хувьтай байгааг харцгаая. За энэ дээрээс ингээ харах юм бол нөгөө 18.3 кВт-ийн одоо тэр өндрийн батарей маань одоо 93 хувьтай байна. За шөнө хоноод одоо хэдэн хувь үлдэж гин үү гэдгийг бүгдээр харцгаая. За тэгээ машинаа цаашлаад явъя да. Маргааш уулзцгаая. оны 2 дугаар сарын 26 8 цаг 10 минут. За бид нар төлөвлөсөн цагаас нөгөө төгжрлээс болоод нэг 40 минут хоцорчлоо. Гэхдээ одоо ер нь бол машин маань бараг 13 цаг гадаа байсан. Тийм учраас одоо машин маань хэр амархан асах нь уу? Тэгээд бас ер нь бол машин маань хэр зэрэг амархан халах нь уу гэдгийг бүгдээр харцгаая. цаг манай энэ Сайн Motors компани BYD 4S showroom-ийн гадаа хонсон. Тэр камер дээр бичлэгдсэн байгаа. За эхлээ асааж үзье. Одоогийн байдлаар гаднах температур нь хасах 27. Ер нь бол одоо дахиж ингэж хүүтрэхгүй байх та. Тун удахгүй ингээд хаврын өрөө орчих байх та. За үзье. Вуху! Нэгдүгээр тасаа. Хөөе. Чин. Өчигдөр 93% таа орхисон шүү дээ. Тэгээ өндрийн батарей 93% таа хэвээрэл байна. За мод. Нормал дээр тавьчих. За машин аслаа. За одоо гадаах температур машины гол 24 гэж зааж байна. За тэгээд хэр хурдан машин халахыг харцгаая. Би халгаа.
Ер нь бол одоо машин асааснаас хойш 8-аас 10 минутын дотор бол одоо би куртгэ тайлах хэмжээнд хүрсэн байна. Айлтын малгайгаа тайлцсан. Маш их хурдан алж гин. Тэгээд амнаас ямар ч уур гарахааргүй. Энэ дээр бол одоо хасах 19 заажс одоо айлтын 8 зааж эхэлж гин тий. За тэгэхээр бидний хийсэн энэ одоо машин хэр хурдан асах нь вэ? Бас хэр салон хурдан дулаацах нь вэ гэдэг энэ тест маш амжилттай боллоо гэж би хувьдаа дүгнэж байна. Яг гэх юм бол одоо 13 цаг орчим одоо гадаа хасах 27 хэм хүйтэрсэн ийм хүйтэнд машин ерөөсөө ямар ч асуудалгүй асж байна. Машины бас нэг давуу тал юу гэхээр надад ажиглагдсан нэг зүйл гэхээр нэгдүгээр энэ машин чи PHEV боловч одоо яг ороод машин асаагаад ингээд салоноо дулаацуулах үед энд байгаа 1.5 та энгийн мотор нь шууд ажиллаад яг энгийн машин шиг бензин хөдөлгөөртэй машин шиг одоо шууд мотор нь халаал ингээд усаа эргүүлээл салон одоо хурд алж байгаа. Хоёрдугаарт нь яг хав батарей. Өндрийн батарей маань одоо 93% та байсан ч гэсэн хурдан 90% болчлаа. Яагаад гэхээр энэ блейд батарей чинь өөрийнхөө дулааныг зохицуулдаг. Шаардлагатай үед нь халаадаг, за шаардлагатай үед нь бас хөргөдөг ийм технологи. Одоо энэ бензин хөдөлгөөрөөс үл шалтгаалаад. Тийм учраас одоо энэ батарейгаа халаахын тулд 3 орчим хувийн цэнгээ ингээд өөртөө зарцуулаад одоо яг 90% дээр ингээд тогтсон байна. Дээрээс нь энэ машин ингээд яг машины халаагаа сууж байгаа хооронд машины салон доторх агаарыг нөгөө PM 2.5 шүүлтүүрээр шүүгээд эхлээд ороо сунгууд агарын одоо чанарыг муу гэж гаргаж ирсэн аа. Туйлын хурдан агаараа цэвэршүүлээд excellent гэдээ ногоон болгож байна. Тэгэхээр энэ машин бол үнэхээр Монголын цаг агаар за өвлийн хүйтэнд туйлын тохирсон манай монголчууд бидэнд жинхэнэ тав догохыг олгох ийм машин байна гэдэг нь эндээс харагдаж байна. Тэгээ одоо бүгдээрээ дараагийнхын тестээр уулзцгаая. Монгол хүнд шинэ машин. Сайн Motors.